Rio Tinto Group болон Монгол Улсын засгийн газар хоорондын татварын маргааны асуудал олон жил дамнан үргэлжилж арбитрийн шүүхэд хүрч өнөөч үргэлжилсээр байна. Татварын ерөнхий газраас 2018 онд оюут толгойн 2013-аас 2015 оны үйл ажиллагааг шалгаад 155 сая Америк долларын татварын актыг тавьсан. За үүнээс үүдэж оюут толгой компани Монгол Улсын засгийн газрыг 2020 онд арбитрийн шүүхэд өгсөн байдаг юм а. Учир нь 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээгээр бол оюут толгойн татварын орчныг тогтворжуулсан. Ингэхдээ татваруудын хувь хэмжээг тухайн үеийн хуульд заасан хэмжээнд нь тогтворжуулсан гэж Монгол Улсын засгийн газар тайлбарладаг. Хэрвээ арбитрийн шүүхээр оюут толгойн тал шийдвэр гаргавал Монгол Улсын тавьсан татварын актыг хүчингүй болгоно. Дээрээс нь дундын дансанд байршуулж байсан 1.80 төгрөгийг засгийн газар COVID-19 үед иргэн бүртээ 300 мянган төгрөг болгон тарааснаа Rio Tinto компани иргэн төлөх үүрэг хүлээх болчиход байгаа юм а. За гэхдээ Rio Tinto Group татварын маргааныг хоёр тал харилцан ойлголцох замаар шийдвэрлэх саналтай байна гэсэн захидлыг аж үйлдвэр эрдэс баялагын сайд Туваанд илгээсэн талаарх мэдээлэл олон улсын мэдээллүүдээр гарч эхлээд байгаа юм. Татварын маргааныг харилцан ойлголцож шийдвэрлэх нь Rio Tinto компанид ашигтай. Яагаад гэвэл дэлхийн алдартай Glencore компанитай бизнесээ нэгтгэж дэлхийн хамгийн том уул уурхайн компани болохоор хэлэлцээ хийж байгаа учраас энэ асуудлыг харилцан ойлголцож шийдвэрлэхийн зүйтэй гэж үзэж байгаа юм а.